Голомт банк санхүүгийн салбарт дэлхийн дэвшилтэт технологиг түүчил нэвтрүүлэгчийн хувьд Google компанитай хамтран Google Pay төлбөрийн хэрэгслийг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж төлбөрийн шин шийдлийг харилцагчдад санал болгож байна. За ингэснээр Голомт банкны карт эзэмшигчид Android болон iOS төхөөрөмжөөр дэлхийн аль ч улсад гар утсаараа хормын дотор төлбөр тооцоо хийх боломж бүрдлээ. Google Pay-аар дэлхийн олон оронд идэвхтэй ашиглагддаг 700 сая гаруй хэрэглэгчтэй дижитал төлбөрийн хэдвч юм а. Android үйлдвэрлэлийн систем бүхий гар утас төхөөрөмжтэй хэрэглэгчид дэлхийн хаанч аялж зорьсон NFC тэмдэглэлийн бүхий худалдаа үйлчилгээний газарт Google Pay-г ашиглан төлбөрөө хялбар аюулгүй төлөх боломжтой. Мөн онлайн худалдаа авалт хийхдээ хурууны эсвэл Face ID ашиглан төлбөрөө гүйцэтгэдэг тул бэлэн мөнгө эсвэл карт ашиглах шаардлагагүй илүү аюулгүй найдвартай шийдэл юм а. Нийт одоо смарт утас хэрэглэгчдийн 70% нь Android утас хэрэглэдэг. За Монгол улсад бол энэ тоо 62% гэдэг тоо байдаг. Тэгэхээр яг нь бид нар одоо жилийн өмнө Apple Pay-г нэвтрүүлж ирсэн буюу одоо iOS Apple үйлдвэрлэлийн системтэй хүмүүс энэ Apple Pay төлбөр тооцоог маш хурдан шуурхай гадаад болон дотооддоо хийх боломжийг олгож байсан бол өнөөдөр одоо үлдсэн 62% буюу нийт одоо Монгол улсын одоо смартфон хэрэглэгчтэй энэ Google Pay-г ашиглан Монгол улсад төлбөр тооцоо Монгол улсад болон одоо гадаад улсад төлбөр тооцоог аюулгүй байдлаар хийх боломжийг олгож байгаатай баяртай байна. За баахаа бас нэг юм онцолж хэлэхэд physical card-ыг одоо дижитал болгоод утсаандаа хийгээд утсаараа төлбөр тооцоо хийгээд явчихна гэдэг чи одоо дэлхийд дээр ногоон шилжилт ногоон гэж байж байгаа. Тэгэхээр пластик хэвлэлтийг бас хэмнэж байгаа гэж ойлгож болно. Санхүүгийн салбарт бол одоо ингээд энэ захимжиж байгаа энэ дижитал болж байгаа энэ үед бол ийм олон улсын одоо өндөр чанартай энэ компани ийм бүтээгдэхүүнүүд ийм волютууд орж ирж байгаа нь бол мэдээж Монголын хэрэглэгчнэр өөрсдөө гадаадад болон дотооддоо энэ үйлчлэгийг бүрэн авах юм боломжуудыг өдөр нээж ажиллаж байгаа. Төв банкны зүгээс бол мэдээж энэ ингээд нэг өдөр хийж байгаа ажил биш. Одоо хамгийн анх бол 2012 онд төгрөгийн T-картыг гаргаад явуулсан бол 19 он T-картаа бид нэр одоо EMV стандарт буюу одоо чиптэй болгоод нууцлаа аюулгүй байдлын олон улсын стандартад авчирсан. Энэ одоо авчирсны хүрээнд одоо хэрэглэгчнэр бүгд картнууд нь чиптэй болсноороо дараа дараагийн одоо payment руу буюу одоо гар утсан дээр суурьсан payment руу орохын нөхцлүүдийг одоо бүрдүүлж өгч байгаа. Энэхүү Голомт банкны санаачлагаар Монгол улсад байгаа 2.6 сая Android хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн Google Pay төлбөрийн хэрэгслийг албан ёсоор ашиглах боломж өртлөө. Google Pay төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны Mastercard болон T-брендийн картыг холбоо ашиглах бөгөөд харган карт эзэмшигч болж хэмжээгүй хүмүүс өөрт ойр байх Голомт банкны салбарт хандан эсвэл Голомт банкны дижитал сувгуудаар дамжуулан карта захиал авах боломжтой юм а. Голомт банкны карта Google Wallet-д холбосон шинэ харилцагчдыг олон шинэ боломжууд хөнгөлөлт урамшууллууд хүлээж байна.